Мики Муцабарагийн Stay-ний буюу Mayonaka-ны доор дууг сонсож байгааг хүмүүс зөкөн баг. Эдий vibe нь үнэхээр сэтгэл сэргэмээр дуучсан үн яар ногдох хүсийн утга нь ганцаардал сэтгэлийн шаналлыг харуулсан дэв бүтээл. Гэхдээ нас нэмхийн ирээр Микийн дууг бүтээсэндээ харамсгуулж сонсогчдойгоо түүнийг мартаасаа гэж хүсэх болсон. Тэгвэл яагаад тэрээр үүнийг хүсэх болсныг эмчилгээрээ ярилцгаая. Мики Муцабара нь 1959 онд Осакад төрсөн. Тэрээр аав, ээж, эгч гуравтаа амьдардаг байсан ба түүний ээж нь Японы jazz хамтлагийн гишүүн байсан. Ээжийн дуусны карьерт үнэхээр дуртай байсан болохоор 3 настайгаас төгөлөр урагч хийж эхэлсэн. Том болохын ирээр Мики удмал хурдан өөрийнхөө хөгжмийн карьерийг эхлүүлэхийг хүсэх болж 1975 оны нэг өдөр тэрээр ердөө 17 настайдаа л гэрээсээ гараад Токио орох галт тэрч суусан байдаг. Токиод янз бүрийн газар дуулж явахад нь түүний авиас хичээл зүтгэлийг Японы алдартай хийлж юзүрөөсөөрөө анзааран үнэлж түүний хөгжмийн карьер туслахаар шийдсэн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд бэлтгэгдсэн Мики эдгээр хугацаанд хэтэрхий хичээллийн улмаас маш их ядарч зүйлдээ харааны асуудалтай болсон гэдэг. Ингэж явсаар 1979 онд өөрийнхөө хөгжмийн дебют болох Mayonaka-ны доор буюу бидний сайн мэдэх Stay-ийг гаргасан байдаг. Энэ дуун цацагдсан дараатай хит болон 300,000 копи борлуулснараа Oricon chart-ын 28-д ирэмлэгдэн олон төрлийн шагнал авснаас гадна Японы алдартай брэндүүдийн нүүр царай олж эхэлсэн байдаг. Ийхүү өнөр алдарт хүрснийхаа дараа Nidna Gogo Sanji буюу орчуулбал 3 цагийн үеийн тайвшрал гэх утгатай дуу гаргасан ч Stay With Me шиг амжилтанд хүрч чадаагүй. Тухайн үеийн Японы pop хөгжмийн салбарт хөгжмийн зохиолч дуучин нь тусдаа байх нь элбэг байсан ба Stay With Me яг үндэ Микигийн биш өөр хөгжмийн зохиолчийн бичсэн дуу. Тиймээс Мики өөрийгөө илүү богцсон, бусдаас хамааралтайгаар мэдэрч эхэлснээр үүнээс өөрийгөө чөлөөлөхийг хүссэн Dr. Who гэх хамтлагийг байгуулсан байдаг. Харамсалтай нь энэхүү хамтлаг хоол явж чадаагүй. Үүний дараагаар тэрээр бусад jazz хамтлагуудтай хамтрах болж Blue Eyes гэх альбом гаргасан ба энэ дээр тэрээр Love for Sale гэх мэт олон алдартай jazz хөгжмүүдийн cover-ыг хийсэн байдаг. Үүнээс хойш Мики 12 альбом 8 синглийг өөрийнхөө үлдсэн хөгжмийн карьерийн туршид гаргасан байдаг. Хэдийн нь бусад артистууд ээжүүд тунд авгүй хөгжмийн карьер шиг харагдаж болох ч эхний дебютээ дэлхийг шуугуулад үүнээс хойш түүнийг сонсох сонсогчдын тоон эрс багасаар байсан уран бүтээлчийн хувьд өөрийгөө юу ч чадахгүй байгаагаар мэдэрч эцэст нь багаар депрешнд орсоор байсан. Гэлээч өөрийгөө улам ихээр дайшлахулж арай өөр салбарт буюу аним салбарт оржсэн байдаг. Мики Японд Stay With Me гэх дуунаас гадна анимийн opening ending хэсэгт гардаг хөгжмийн бүтээлч гэдгийг танигдаж эхэлсэн бөгөөд Suji Matsubara гэх нэрэн дор бидний сайн мэддэг дээр үеийн олон анимийн дуунд оролцсон байдаг. Мясан 1990-ад он тэрээр энэхүү салбартаа зохиолын ажиллах болж тун дажгүй амжилтанд хүрээд байсан ч 2000-ад оны эхээр тэрээр гинтэл өөрийнхөө ойртны найзууд болон ажилчдтай тодорхойлохын улмаас би өөрийнхөө карьераа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул өөрийн дугаар болон бусад зүйлсийг хаах ба
үүнд битгий гэж хариуч ирээ гэсэн байхаас гадна хамгийн чухал нь өөрсдөө амьдралаа ямарваа нэгэн харамсалгүйгээр амьдраарай гэж бичсэн байдаг. Ингэж явуулсны дараа тэрээр хөгжмөө ихэ болоод ортоос алга болсон ба бүр бичиж байсан бүх тугаа шатаасан гэдэг. Үүнээс гадна үеэл рүүгээ явуулсан мэйлдээ өнгөрсөнд минь дуулж олон зохиож байсан бүх зүйлийг мартаарай гэж бичсэн байдаг. Эдгээр имэйлүүдийн учрыг хэн ч ойлгохгүйсэн ч 2001 онд Микигийн Умаа үзүүний хор давтартай болсон нь олон нийтэд ил болжээ. Хачиргалтай хор давтартай гэдгээ тэрээр эдгээр имэйлүүдийг явуулахаас ч өмнө найлрт мэдсэн байсан ба өөрийгөө эдгэрэн гэдэгт бүр итгэлтэй байжээ. Гэхдээ харамсалтай нь эдгэрхгүй гэдэг мэдсэн үедээ тэрээр үлдсэн насаа хүснээр амьдрахын оронд өөрийнхөө карьерийг хөөж амьдарсандаа харамсан байдаг. Амьдралынхаа сүүлийн жилүүддээ Мики гэртээ эргэж ирэн гэр бүлийнхэнтэйгээ үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлсэн байдаг ба 2004 оны 10 сарын 7-ны өдөр 44 настайдаа нас барсан байдаг. Гэхдээ түүх энэ дуусаагүй. 2020 онд Индонезийн ютубер Rainik Stay With Me coverage дуусан дэлхийд тархаж үүнийг дагаад бусад олон ч хүмүүс coverage бичлэгэндээ ашиглаж эхэлсэн нь 2021 оны 2 сард л ихэд тухайн дууг ашиглаж хийсэн бичлэгэний доо TikTok 200 мянга хүрсэн ба одоогийн байдлаар 1 сая гаруй болоод байна. Миний өмнөх бичлэг дурдсан Satoshi Kon хариулагчийн эцэст нь хүн бүрэх болно. Гэхдээ тэдний бидэнд юу үлдээсэн тэднийг амьд болгодог. Гэсэнчлэн Miki Matsubara хэдий амьд хугацаанд өөрийн хүссэн шиг хангалттай нэр алдар төрж чадаагүй ч гэсэн түүний уран бүтээлүүд нь өдийг хүртэл бидний дотор амьд байгаа лээ. Ердөө 3 настайгаас л ээжигээ том хөгжмийн карьерт болохыг хүсэн. 17 доо гэрээсээ явж хөгжмийн карьераа эхлүүлсэн ч эцэст нь тэрээр энэ бүхэн тийм чухал бишээснийг ойлгон өөрийнхөө бүтээсэн зүйлдээ харамсаж эцсийн хэдэн жилийн гэр бүлтэйг өнгөрөөсөн Miki Matsubaрагийн түүх магадгүй бид бүхэнд их зүйлийг ойлгуулсан баг. Төрсөн үнэн бол өгөх нь гарцаагүй үнэн. Бидний амьд байх хугацаа бидний төсөөснөч мөнгөн байх цаг үе хязгаарны зэрхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин амьд байх хорон мөч бүртээ маргааш өгөх байсан ч харамсахгүй болтлоо өөрийн дуртай зүйлийг хийж амьдрах нь магадгүй хамгийн зөв баг. Манай бичлэг энэ үрээд дуусч байна. Энэхүү бичлэгийг дуустал нь үзсэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзах хүртэл түр баяртай.